Сайн байцгаана уу бүгдүүд. Цэнгийн усны нууц байгаль хамгаалах төвөөс хүүхэд багцуудынхаа байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхээр цахим хичээл зурлаар хүргэж байна. Хүрээлэн буй орчин байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдэх нь хүн бүр хүүхэд багцуудын маань зайлшгүй үүрэг байх ёстой. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ бидний өвөг дээдэс байгаль дэлхийг хэрхэн хамгаалж байсан талаар болоод өнөөдөр бид бүхэн экологийн тэнцвэрт байдлаа хэрхэн яаж хадгалж хамгаалж байгаа талаар хүрэхэд бэлэн болоод байна. Монгол орн маань байгалийн унан байдал төрхөө хэвээр нь хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг илбэгтэй ийм орн байгаа. Энэ утгаараа олон улсын судлаачдын анхаарлыг байнга татаж ирсэн судалгааны төв болсоор ирсэн байдаг. Жишээ нь хэмээл Хүсгэл аймгийн Улаантайг, Дорнод Монголын тал, Говьлтай, Өмнө Говь аймгийн нутгаар дархан цаазд газрууд гэх мэтлэн үзэсгэлэнт байгаль илбэгтэй орн юм аа. Байгалийн үзэсгэлэнт газар ховор амьдлаа дархлан хамгаалж онголон дахиж ирсэн бид бүхний өвөг дээдсийн Монгол уламжлал байдаг. За төрийн бодлогодоо яаж тусгаж ирсэн бэ гэхээр Чингис хааны үед эцэсэг хуулинд улирал тутам нутаг сэлгэн нүүдэлж бичээрийн тэнцвэр байдлыг хадгалах их ав хоморгыг хаврын өдрөлт хийхгүй байх талаар эцэсэг хуульд тусгаж өгсөн байдаг. Мөн халах журам хуульд бог дуул, хаан хинтээ, хөвн хаан, жаргалт хаан, баян, сунуулаан, төвхөн хаан зэрэг дээр үзэсгэлэнт газруудад ан хийхгүй байх, мод бэлтгэхгүй байхаар 20 тогтоон зарлаж байсан. 1778 онд хааны зарилгаар Богд хаан уулыг дархалсан ийм төвхтэй. Үүний дараагаар 1818 онд Арангаа аймгийн нутагт орших Булган уул, Завхан аймгийн нутагт орших Отгон тэнгэр уулыг мөн дархалсан. Үүнийг зарлан тохиолсон байдаг. Байгаль дэлхий газар нутгийг тусгай хамгаалтанд авахын ач холбогдол нь байгаль орчиндөө дасан зохицох, байгаль орчны дороотлыг хязгаарлан зогсоох, доктортой хөгжих үндсэн нөхцөл болдог, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан хിവэрүүлдэх ийм ач холбогдолтой. Байгаль хамгаалах сонгодог хэлбэр бол тусгай хамгаалтанд авах байгаа. Мөн байгаль дэлхийг хамгаалах шалгарсан арга бол тусгай хамгаалтанд авах юм аа. Хамгаалалттай газар нутгийг олон улсын байгаль хамгаалах холбооноос 1978 онд 10 ангилсан байдаг. Үүний дараагаар 1998 онд олон улсын байгаль хамгаалах холбоо дэлхийн байгаль хамгаалах сан мониторингийн төвөөс 6 ангилсан байдаг. Монгол улсын тухайд 1991 онд засгийн газраас тусгай хамгаалалттай газрын дүрмийг баталсан. Үүндээ тусгай хамгаалалттай газрын сүлжээ, түүний хамгаалтын горим, дэглэмийг тодорхойлж мөн 4 ангилсан байдаг. Дархан цаазд газар, байгалийн дурсгалт газар, байгалийн цогцлборт газар, байгалийн нөөц газар гэж 4 ангилсан байгаа. Монгол орны газар нутаг дээр тусгай хамгаалалтанд орсон газруудыг тэмдэглэн харуулсан байна. Дархан цаазтай газрууд, байгалийн цогцлборт газрууд, байгалийн нөөц газрууд, байгалийн дурсгал газруудыг харуулсан байгаа. Дархан цаазд газрыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах, унган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хаах зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан газруудыг дархан цаазд газар гэж тодорхойлдог. Энд ус нуурын айс авыг харуулсан зураг байна. Монгол орны хэмжээнд нийтдээ 16 хэсэгт дархан цаазд газар тусгай хамгаалтанд орсон байгаа. Нийт газар нутгийн тусгай хамгаалтанд орсон дархан цаазд газрын талбай хэмжээ бол 45.6% эзэлж байгаа. Жишээлх юм бол Богд хаан уул, Алтан элс, Говийн бар дархан газар, Дорнод Монголын тал, Говийг дархан цаазд газар, мөн дээрээс нь Отгон тэнгэр уул, Хасаг тайрхан, Хөгсөрхийн нуруу, Хордол сагдгийн нуруу, Говийн их дархан цаазд газрын Б хэсэг, Дахин тал, хаан хинтээ гэх мэтчлэн уул нурууд байдаг. Байгалийн дурсгал газрыг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр байгалийн өрмөс тогтцтой төв соёлын дурсгал төвийг хамгаалах зорилгоор
тусгай хамгаалтанд авсан газар нутгийг байгалийн дурсал газар гэж тодорхойлж байгаа. За жишээлх юм бол Говьлтай аймагт орших ээж хайрхан бол байна. Байгалийн үзэсгэлэнтэй өрөөс тогтцтой ийм бол байгаа. За Монгол орны хэмжээнд 14 газар хэсэгт байгалийн дурсал газрын статусаар бүртгэсэн байгаа. За нийт тусгай хамгаалалт газар нутгийн талбайд эзлэх хувь 0.48% буюу хамгийн бага газар нутгийг эзэлж байгаа. За эдгээр газар нутгуудаас дурдах юм бол мөнгөн сахир бол биндэр яахан бол аян дээрх яагүй сүйхэнд бол булган бол гэх мэтчлэн. За мөн ээж хайрхан бол уран дураад бол хөргийн хөндөй шилийн богд хүйсийн 8 нор хөрөн бэлчэр гэх эдгээр газрууд байгалийн дурсал газрын статусаар ангилагдсан. За байгалийн өнөөдрөө хадгалсан төв соёл, экологийн боловсрол хүмүүжил, танин мэдрэлийн ач холбогдолтой аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газар нутгийн байгалийн цогцлборд газар гэж тодорхойлсон байдаг. За Монгол орны хэмжээнд нийтдээ 30 хэсэгт байгалийн цогцлборд газраар тусгай хамгаалтанд авсан байдаг. За нийт талбай хэмжээ бол тусгай хамгаалалт газар нутгийн талбай хэмжээтэй харьцуулахад 44.5% байгаа. За эдгээр газруудаас дурдах юм бол бид бүхний сайн мэддэг горигт хэрэлж байна, гой гурван сайхан байна, хан хөхийн нуруу, сийл хөхийн нуруу, тарвахтай нуруу, за мөн дээрээс нь хар ус нуур, хорог тэрхийн цагаан нуур, хяргас нуур, хангай нуруу, хустай нуруу, хөвсгөл нуур их зэрэг газрууд байгалийн цогцлборд газрын статусаар тусгай хамгаалтанд байдаг. За байгалийн нөөц баялагийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн хэцүү байдлыг хадгалах зорилгоор тусгай хамгаалтанд авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэж тодорхойлсон. Монгол орны хэмжээнд нийт 30 газар энэ тусгай хамгаалтанд авсан байдаг. За тусгай хамгаалалт газар нутгийн нийт талбайд эзлэх хувь 10.87% байгаа. Зачин бандад бурхан буудаа, Батхаан уул, Загийн ус, Ихнат, за мөн дээрээс нь Огтом, Тосон хулстай, Шарган манхан, Эргэлийн зоо, Хар ямаат, Нагал хаан зэрэг гэх мэтчлэн уулууд байна. За эндээс тусгай хамгаалалт газруудын талбай хэмжээг ангилж харьцуулсан байгаа. За хамгийн их талбай хэмжээтэй газар нутаг маань болохоор Дархан цаас дахь газруудын нийт талбай хэмжээ бол харьцангуй их байна. За байгалийн дурсал газруудын нийт талбай хэмжээ бол харьцангуй бага байна. 129,622 га талбайтай байна. Ингээд та бүхнийхээ цаашдынхан сурлага өндөр амжилт хүсье. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.